Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За тэгээд ойрын үед бичдэг хийсэнгүй жоохон завгүй байлаа. За тэгэхээр өнөөдөр хэдүүрээ дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлагын тэнцэгт 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдрийн бидний бодох бодлого юу вэ гэхээр binary tree right side view гэдэг нэртэй бодлого байна. За тэгэхээр энэ ямар бодлого юм бэ гэвэл одоо ямарваа нэгэн binary tree-ийн одоо модных нь root нөгөөгдөх нь. За root гэдэг бол энэ хамгийн дээдлийн энэ нode нь тий. За энэ node нөгөөгдөх нь node нь ч өгөхдөггүй node руу зааж байгаа pointer мэдээж өгөгдөн шүү дээ. За тэгээ imagine yourself standing on the right side of it гэнэ. За ерөнхийдөө бол яах вэ гэвэл энд хэдүүрээ зогсож байгаа гэд хэдүүрээ өөрсдөө төсөөлнө. Хэдүүрээ энэ зогсож байгаа. Тэгээд энэ модыг энэ баруун талаас нь харж байгаа. За тэгэхээр баруун талд нь ямар одоо утгатай тоонууд байна вэ? Ямар тоотой нөөдүүд байна вэ гэдгийг нь хэдүүрээ хийж өгөх нь. За тэгэхээр баруун талаас нь харахад бол мэдээж 1 3 4 гэдэг нөөдүүд байна шүү дээ, тийм. За тэгэнгүүт хэдүүсэнд нь эндээс гадна одоо магадгүй дахиад ийм одоо tree best page болно шүү дээ, тийм. Одоо за энэ дээр нь 6 гэдэг утга ч юм уу. За энэ ийшийг нэг хэд гэдэг утгын 7 гэдэг утга ч юм уу те энэ дээр байлаа гэж. Тэгвэл баруун талаас нь харахад бол энэ харагдана тийм ээ. Энэ бол харагдахгүй. Ягаад гэвэл 4 энийг хаачиж байгаа учраас. За тэгэхээр ерөнхийдөө бол ийм бодлого байх нь байна. За тэгээд энэ бодлого бол lead code дээр бол medium төвчний бодлого байгаа. За гэхдээ яг бодлогын утга учирыг ойлгосны дараа бол энэ бодлого бол medium төвчний бодлого биш, бараг easy төвчний бодлого босчондөө. Ерөнхийдөө бол тийм одоо ойлгоход бол тийм одоо асар хэцүү мэдсүү тийм бодлого бол биш ээ. За тэгэхээр хэдүүсээ ямар нэгэн root нode өгөгдөх нь байна. За root node өгөгдөн. За мэдээж бид нэр юуг мэдж байгаа юм бэ гэвэл хэдүүсэнд нь ямар нэгэн vector хэрэгтэй те. Ямар нэгэн vector хэрэгтэй. За vector int. За мэдээж vector int хийж хэдүүсээ 1 3 4 гэдэг утгыг бас хадгалж чадж байгаа шүү дээ те. За тэгэхээр vector int дээр хэдүүсээ одоо юу гэдэг за нэг нэр өгчээр одоо race гэдэг нэр өгчээ те result гэдгийн одоо race-ийг хэдүүрээ өгчээ. За тиймүүд хэдүүрээ энэ дээр юуг ашиглах вэ гэвэл DFS ашигласан мэдээ depth first search тийм ээ. Тэгэхээр хамгийн гүндэн толтол нь явна. За өмнө хэдүүрийн хийжсэн depth first search ерөн одоо энгийн үед хийдэг те байнгын хийгддэг depth first search зүүн тишээ хамгийн түрүүнд явдаг. А гэтээ хэдүүрээ одоо зүүн тишээ хамгийн түрүүнд явчихвал зүүн талынхаа тоонуудыг ихэрч хийгээд байна шүү дээ тийм. Тийм учраас хэдүүрээ баруун тишээ яваад depth first search-ээр баруун тишээ явах нь байна. За тэгээд дараачийн хэдүүрийн ойлгох ёстой зүйл бол энэ юуны өндөр гэдэг зүйл байгаа. Энэ модны өндөр гэдэг зүйл байгаа. За хамгийн ихсээд pointer ийшээ зааж явах үед тийм ээ. Хамгийн root node руу зааж явах үед өндрөөс тэг байна. Гэт хэдүүрээ бодож байгаа зүгээр таамагсаа тийм. Тэг байна. За тэг байхад хэдүүсэнд нь ямар одоо юуны сонголт байгаа юм бэ? Одоо нөөдний сонголт байгаа юм бэ гэвэл өндөр нь тэг байхад ганцхан сонголт байгаа шүү дээ. Тэгвэл хэдүүсээ race дээрээ тэрийг нэмээд биччихье. За тэгвэл дараа нь хэдүүсээ өндрөө 1 болгоод ирье. Өндрөө 1 болгочихъя. Нэг нь өндөртөө одоо моднууд ямар моднууд байгаа юм бэ гэвэл 2 3 гэдэг нөөднүүд байна шүү дээ. Тэгээ хэдүүсэнд нь 2 3 гэдэг нөөднүүд байна. За энэ модных бол subtree тий. За 2 3 гэдэг нөөд баруун талд нь байгаа нь 3 тийм ээ. Тийм учраас хэдүүсээ 3-ыг хийчихье. Тийм учраас одоо та нар ойлгож байгаа хөөхтэй яагаад баруун тишээ нь хэдүүсээ depth first search хийгээд байгаа вэ гэдгийг. За дараа нь хэдүүсээ хоёр өндөртөө одоо subtree руу ороод ирээ. За тэнгуут хэдүүсэнд нь хамгийн баруун талд нь байгаа нь 4 байна. За тэгэхээр 4-өө хийчихнэ гэж хэдүүс ойлгож болох нь. За тэнгуут хэдүүсээ яаж энийг тэг байхад нь 1-ийг хийгээд, 1 байхад нь 3-ыг хийгээд, 2 байхад нь 4-ыг хийгээд байгаа юм бэ гэвэл хэдүүсийнх нь race дотор байгаа хідэн тоо race дотор байгаа юм бэ. За race дотор хоосон байх үед мэдээж одоо size нь бол тэг байна шүү дээ. Size нь бол тэг байна. Тэнгүүд өндөр нь тэг байна. Өндөр нь тэг, size нь тэг байх үед хэдүүсээ 1-ийг нэмчих чинь тийм ээ. 1-ийг нэмчихэр чи одоо size нь 1 болчихно. Тэнгүүд өндөр нь бас нэмэгдээд 1 болчихно. 1 байх үед хэдүүсээ 3-ыг нэмчих чинь. За дараа нь 2-ыг нэмье гэхээр 2-ыг нэмж олсонтой одоо depth first search бол ийшээгээ доошоо орчоод дараа нь 2 руугаа орно шүү дээ тий. 2 руугаа ороход хэдүүсээ за
Тэгсээ 4 ярьчихё. Тэнгүүд за 4 байна. За тэнгүүд 2 гээд хинтүүсээ өндөр болсон тэр модны өндөр болсон энэ race гэдэг одоо vector буюу энэ array-ийн size хоёр хоорондоо тэнцэхэд хідүүсээ юугаа нэмж хийх нь вэ штэ тэ тэр нөөдний утгыг бас нэмж хийх нь байна тэ 4 гэдэг утгыг нэмж хийх нь. За тэнгүүд depth first search баруун тишиг яваад дуусчихсан. Одоо зүүн тишиг явж гисэн. Зүүн тишиг явсоо 2 гэсэн чинь 1 гэдэг өндөртэй тий 2 дээр байгаа чинь 1 гэдэг өндөртэй. 1 гэдэг өндөртэй байсан чинь race ч одоо аль хэдийн 3 гэдэг sizeтай болоод ирсэн. Дотор нь 3 тоотой болоод ирсэн тий. Тийм учраас энийг хийхгүй байна. За тэнгүүд дараа нь 5 руу орцоо 5 бол 2 гэдэг өндөртэй тийм ээ 2 гэдэг өндөртэй. Тэгтэл хэдүүлэнгийнх нь race буюу энэ бидний одоо resource array хэдүүлсээ 3 гэдэг одоо sizeтай байгаа шүү дээ. 1 3 4 гэдэг утгыг хийсэн тийм. За дараа нь дахиад баруун тишгээ орлоо 6 тийм ээ. За 6 дээр бас хэдүүлгийн өндөр юу байгаа юм бэ гэвэл хэдүүлгийн өндрөөс 3 шүү дээ тий. 6-аас 3 гэдэг өндөртэй байгаа. Тийм учраас одоо 3 гэдэг өндөр болсон racing size 2 тэнцчихсэн энэ дээр 6-ыг нэмж ихнэ. За ерөнхийдөө бас бодлогын ерөнхий санаа нь ийм. За коучдод үзүүлж илүү ойлгомжтой болох хаа гэж найдаж байна. За тэгэхээр хэдүүлээ коучдод үзье. За коучдод хэдүүлсэнд нь юу хэрэгтэй юм бэ гэхээр хэдүүлээ ерөнхийдөө за хэдүүлэн энэ resource-ыг хадгалах нэг race гэдэг нэг array хэрэгтэй шүү дээ. За тэрийг хэдүүлээ юу яагаад авчи. За тэрний дараа хэдүүлсэнд нь бас DFS хэрэгтэй те. За DFS гэхээр хэдүүлээ за voider DFS хийх гээд үзье. Хэдүүлээ юу болох нь харцгаая. За тэнгууд хэдүүлээ хажууд нь height гэдэг нэг параметр авчиж та тий height гэдэг параметр авчиж. За ингэж бол илүү амраа. За тэгээд хэдүүлээ шууд DFS-ээ дуудчих. DFS-ээ root-ийг өгөөд t-ийг өгөөд дуудчих. Хэдүүлээ нь бас height гэдэг тэр өндөр бол тийм чухал мэдээж бол биш те. Зөвхөн энэ дотроос явж байхад болно. Тийм учраас бид нар call by value гэдэг зүйлээр тийм одоо юг дуудаж байгаа. Тийм байдлаар дуудаж байгаа. Тийм учраас зөвхөн тэр одоо reference-ээр дуудаагүй гэж ойлгож байна. Reference-ээр дуудвал хэдүүлээ тэр тоо чухал үед дуудана. За хэрвээ root нь одоо байхгүй учраас хэдүүлээ шууд return хийж штэ тийм зүгээр ямар ч хэдүүлсэнд нь мэдээж бол хэрэггүй. За тэрний дараа хэдүүлсэнд нь юу хэрэгтэй юм бэ гэвэл хэдүүлээ ярьсан тийм. За racing size нь юутай тэнцэж ирэх вэ гэхээр height-тэй тэнцэж ирэх үед хэдүүлээ race дээр pushback хийгээд оруулчих тийм pushback хийгээд оруулчих. Тэгээ юуг pushback хийж оруулах юм бэ гэвэл root-ийн value-г нь pushback хийгээд оруулчих. За тэрэн дээр ингэснийхаа дараа хэдүүлээ баруун тишгээ depth first search хийж байгаа шүү дээ тийм баруун тишгээ хийж байгаа. Тийм учраас хэдүүлээ root-ийн тэн дээр буруу юу зур бичиж чинь. За root-ийн за тэнгүүтээ height дээр нэмэх нэг болчих тийм. Height дээр нэмэх нэг болчих. За тэр тэгснийхаа дараа хэдүүлээ яах юм бэ гэвэл DFS мөн height дээр нэмэх нэгээр дуудана шүү дээ тийм зүүн рүүгээ явахдаа. За ингэж дуудаад за ерөнхийдөө энэ бас бидний бодлогын хариу дөө. За хэдүүлээ шалгаад үзье бас алдаа гаргасан байж магадгүй. За тэрэн дээр алдаа гаргасан байна гэж байна. За би tree node гэдгийнхаа n-ийг нь жижигээр бичиж. За тэрийг шалгаж үзье. За болж чинь тийм ээ. За ерөнхий бодлогын санаа бол ийм байх нь яг уншаад үзээд энэ бодлогыг харахад бол амаргүй санагдчихж болно. Гэхдээ яг утга санааг нь ойлгосны дараа бол тийм амаргүй хэцүү бодлого бол биш байх нь тий. За тэгэхээр өнөөдрийн хичээлтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа. За тэгээд хэрвээ бодуулахыг хүсэж байгаа бодлого байвал доор комент хэсэгт бичээрэй. Мөн бичлэг таалагдсан лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.